За ингээд фонтын CMS-ийг ашиглан өгдөл оруулж үзүүлье вебсайтанд. За жишээлбэл блог оруулж үзүүлье. Инхийд бол мэдээж хэрэглэж байгаа нууцыг нэр нууцыг ашиглан админ гэсэн хэсэг рүүгээ нэвтрэнэ. Админ хэсэг нь болохоор яг вебсайтны өгдлийг оруулдаг хэрэглэгчийн хэсэг байгаа. За яг блог гэсэн хэсгийг сонгоод шинээр блог нэмье. Блогын гарчгийг болохоор блог жишээ гэдэг өгчээ. Харин доор харагдах контентын хэсэгт нь болохоор хэрэглэгчийн хүссэн текстийг хүссэн хэлбэрчүүл дээр хэлбэрчүүлэн оруулж болно. Мөн вебсайтны линк бас оруулж болно. За жишээлх юм бол зураг оруулж үзүүлье. За өөрийнхөө зургийнхаа урлын копидод зураг вебсайтанд оруулъя. За юм хөө байна. Ямархуу харагдах юм превью төвшин дээр дараад вебсайтн дээр ийм харагдах юм байна. Хэрвээ болж байгаа юм бол save дараад хадгалчаа. За ингээд оруулсан блог маань вебсайтанд руу оруулаад блогс хэсэгт маань блог жишээ гэдэг блог маань ингээд харагдаж байна.